За тэгээд өчтөрийн групп чатны чат би ярьсан шүү дээ. Тэнд ингээд хамгийн ихэнд хэрүүл үүсгэсэн булган гэдэг өхнийг бүгдээрээ булган гэдэг одоо хүчрхийлэгч тийм ээ эргүү малтаа танилццгаая. За тэгээд булган гэд ийм IG аягтай. Гэхдээ одоо бол бүгд бичлэг орсноосоо IG-ийн бүх зургийг устгаад бүгднгийнх нь нэрийг тоо олгоцсон манайхаа. За нэг ийм Facebook-ны байна. Энэ болохоор Treats нь байна. За дараагийнх нь зургийг бишүүд бүүнээр харнаа. За нэг ийм охин, ийм хөөрхөн охин биж одоо тэгээд хичээл ном хийгээд онц сурдаг байтал алгээ салиараад явах юм те. Гэтэ энэ одоо ингээд нэг 14 5-тай 16 та охин юм да. Энэ бараг л 20 гарцсан хүүхэн шиг харагдчих ш те. За өөр зургууд байна. За энэ бол нэг арай бас хүүхэд шиг харагдчих шүү. Өөт 10 жилийн хүүхэд. За энэ болохоор хамгийн анх хэрүүл эхлүүлж групп нээсэн охин гэж байгаа. За дараагийнх нь хүчндүүлнэ гэсэн охин. Хүнээр хүчндүүлнэ гэсэн биш. Ямар зэрлэг стаа те. За инхүүлээ гэдэг охин байна. За ийм бас IG-тэй. Та нар одоо яг одоо ийм зурагтай нэг гөлөг гараад ирэх юм бол тэгэл ерөнхийдөө бол тэ. За энэ зураг нь энэ одоо хизээ 20 гарцсан авгаа байна өө. Оо тамхи татдаг шээс. Гаал. За тэгээд нэг ийм зурагтай. Нэг иймэрхүү л охин юм байна тэгээд. Хүчндүүлэн юу яриад та ямар амар кино шиг юм ярьд энэ хүчндүүлэн ч гэж. За олж очиод алнаа гэсэн охин. Хүн алдаг охин. За энэ ийм IG-тай байсан юм байна. За зургийг харцгаая. Бас хүн алхаар царай шүү. Би бол айж чинь хэвээр. Яна алчгаар л юм байна. Мангар бацаанууд нараа. За нэг ийм зураг мөрөгт. Харвас нэг зөлбөн шаацсан би хэвээр. Эцэг их нэг ямар энэ одоо бичлэг эцэг их нь урд үзээсэн юм хэвээр. Гөлгнүүдтэй эцэгт нь бүр хамт юу байх юмсан. Хүний хувийн зургийг тарааж хамт дээрлэгсэн охин. За хувийн зургийг тараасан гэж ш. За нэг юм ганц цэг гэж нэг иргөө хэцтэй юм байна. За нэг ийм зурагтай. За энэ охиныг таних уу та нар? Таньдгүй юу? Таньдаг бол ахта хэлээрэй за. За одоо ингээд зөндөө юм байгаа. За одоо үргэлжлэлийг дараагийн хэлнээс үзцгээе за. За тэгэн гутаа одоо энэ за энэ одоо ингээ хувийн зураг тагааж дээрлэгсэн охин. Дараагийнх нь болохоор нэгээр гарч зодтолтно гэсэн охин 15 настай. Нэгээр гарч зодтолтыг гэж шүү. Амар уу өдөр чинь бүр атмаа. За одоо ингээд ер нь бол IG-ийнхаа нэрийг бол сольсон. За нэрийг нь бол Оцэг булган эрдэн гэдэг юм байна. Эцэг их үзчихвэл одоо охиноо ямар амар зодоонч өсгөө вэ. За нэг хийсэн зургууд нэг юм тэнэг хөөхөн айгу хэцүү. Яа, энэ бол тэтээс хүн зодчгоор л царайтай юм те. Эвгүй царайтай нөхөр ш. За тэгээд одоо ингээ орхиё гэсэн сая дахиад чадсан. Тэгээд ингээд асуудлыг орхиё зүгээр одоо ингээ дуусгая гэдэг хахаар ингээл дахиад чат бичээл ингээд идэх. За тэгээд ингээ доошлж байгаа манайхаа дахиад би таарт хүн харуулнаа. За энэ надаас амар мэдээллүүд ирсэн ядж яхад. За энэ болохоор инхри гэдэг охин байна. За инхри гэдэг угаас танаа энэ зургууд нь жоохон нэмэлтээр ингэж ирсэн. За одоо за энэ нэг охин байгаа маа. Би таарт энэ коммент би ингээ бичлэг хийсэн чинь лалар минь зүгээр тэр гаж донтой педо алигаал лиглээчтэй гэсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингэж битсэн охин энэ. За одоо энэ ингээ IG-ийнхаа нэрийг солилцсон. Зураг мөргөө устгаад бүр таг алга болсон. Тэгтээ ахтан чиний зураг бол байгаа. За ийм царайтай охин байна. Ийм хүүхэд намайг тэгэж хэлж байгаа. Амар үнэ. Амар. Энэ бол үнэхээр амар. Энэ. За энийг их шиглэн гэдэг охин гэж байгаа. Их шиглэн. За бас итэртэй их шиглэн бүр хамгийн амар нэг гэдэг байгаа байхгүй юу? Надад мэдээлэл өгч. За хаас их шиглэн хамгийн амар нь шүү хаа. Хүний зураг бичлэгийг шууд ингээд сэвдэг те. Янз бүрийн эвлүүлэг хийгээд ингэж цацдаг гэд. Нэг ийм нэг эргүү атсан байна. Наа. Яаж өсгөөрөө ийм хил амтай болоод өсчдөг юм бэ? Эцэгхийн хараа хяналт ер нь хаана байна аа? Арай дэндүү юм аа.
За тэгээ дараагийн ирэлтээр дахин хүмүүс байгаа. Юу л яа битгүй. Намайг 10 жил байхад л авдаг. Ийм хэмжээний амар охтод бол байгаагүй шүү. За нэг ийм юм байгаад байгаа манай. За одоо ингээд би таарч зүгээр нэг юм хэлий зэ. Нэг чат дүүнээр харцгаая. Намайг чин болор гэдгээ би 18-тай 6 сард 19 хүрнэ. Ийм хүн байна. Би бол бүлийг яасан ч төвчгүй. Өмнө зөндөө хүүхэд ингэж байхыг хараад өөрийн биеэр мэдэрч үдсэн болохоор тэр хүүхдүүдийн өмнөөс зориг гаргаад мөн энэ хүүхдүүдийг дахиж ийм зүйл битгий хийгээсээ ямар муухай байдгийг мэдээсэй гэсэн үднээс тань руу бичсэн. Бараг сарын өмнө болсон зүйл тухайн үедээ бичиж байхдаа яах бол хэрвээ гэлэгвэл энэ хүүхдүүд дараа намайг яах болоо гэж маш их айж байсан гэж байна. Хүүхдийн сэтгэл зүй маш хэцүү шүү манайхаа. Сарын хугацаанд өөрийн зураг, найз бүх зүйлээ нууж айж байсан. Таныг рил хийснээс хойш аккаунта private болгоод энэ хүүхдүүдийг яах вэ гэсэн уучлалт гуйж жоохон ч болов сэтгэл амраад гайгүй болж байгаа. Гэхдээ хооштой зураг хийж найзуудаа сториж чадах үгүйгээ эргэлзэж айж байна. Үнэхээр 100% буруутай байгаагүй гэдэгт бат зогсно. Хэрвээ та эргэлзэж байвал тантай уулзч болно гэж байна. Мөн дэлгэж өгсөнд тань маш их баярлаж өөрийн боломжоор баярлуулнаа ахтан тэр мөр хэрэггүй. Тэгээ манайхаа нэг ийм байгаад байгаа байхгүй. Хүмүүс яг комент бичиж юм л та. Чи одоо хүний ингээ мэдээллийг инглээ тэглээ ба гэл те. Босхгүй штэ. Ингээд бидний хүүхдүүд бидний дүүнэр өнөөдөр ч юм уу маргааш ч юм уу эсвэл нөгөөдөр ч юм уу эсвэл магадгүй ийм зүйл яг одоо орцсон явж байгаа хинч байхгүй. Тэгээ энэ ингээд над руу ингээд бичсэн одоо нэг охин бол бүр ингэсэн би бүр зүгээр амиа орлмаар санагдсан гэж байгаа байхгүй. Юу гэсэн зүгээр групп чат оруулаад хүмүүсийг бөөнөрөө зөв дэвслээл хараагаал өрөөгөл ингээд нөгөө хүүхдийн сэтгэл зүй амар хэцүү байхгүй. Тэгээ та нар энийг сайн бод. Тэгээ хэрүүл хийж орж ирэхээ оронд хүүхдүүдтэй анхаар нэр ингэсэн шүү. Хүүхдүүдтэй анхаар өндөр хүүхдүүд чи хинтээ найз хинтээ нөхөрлөж ямар групп чатд байгааг ерөөс та нар анхаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээд нэг ингээд өмөрөж байгаа юм шиг те наа чи хүүхдүүдийн талаар инглээ тэглээ. Тэгвэл нөгөө талын хүүхдүүдийг бид нараас жоохон бодъё л тийм үстэй.